маш гоё уран бичлэг байлаа гэж бодъё. Тэр ингээ уншаад үзлээ л те. Ямар ч утга байхгүй бол яах вэ? Сүнсгүү. Гоё бичсэн, хэлбэр нь гоё, сүнсгүү. Маш гоё залуу бүсгүй байлаа гэж бодъё. Ярилцаад үзсэн чинь хүнийг хайрлах, ойлгох, инэрх, наазах эмэгтэй хүний, монгол эмэгтэй хүний мэдрэмжүүд суугаагүй, сүнсгүү. Наазах нэг залуу байлаа гэж бодъё. Сайхан залуу царайлаг, өвс мос ингээ. Ус сайхан бол зүс сайхан. Тэгээд ярилцаад үзэх эсвэл үйлдэлийн харангууд ингээ доожоогүй те. Ялан дийлэх тэр монгол иргэнд байх ёстой наазахын амин сүнс мөн чанарууд байхгүй. Сүнсгүү. Энийг л хэлдэг. Тэр бид нар амьдрахын тулд бидэрт сүнс оршиж байгаа. Тэгэхээр амьдрал сүнсэн дээр тогтчих. Харин түүнийг оюун ухаан гадаад хэрэглээ болгож л авч. Бид нар ингээ сошиал хэрэглээг хэрэгжилж байгаа шүү дээ. Маш их мэдээлэл ингээл айгүй ухаалаг замаар зурагтан дээрээ ч нэг гаргаал, падан дээрээ ч гаргаал, гар утсаараа ч нэг чихвч VR зүгэл. Тэгээ тэрүүгээр өгж байгаа тэр мэдээлэл контент агуулгач өөрөө сүнсэхгүй амин сүнс. Хэдийгээр техник технологи арга ухаан байж болох ч гэсэн хамгийн гол нь сүнсгүй бол ямар ч хэрэггүй, ямар ч утгагүй бидний амийг дүрхгүй, сэтгэлийг цатахгүй. Яг бид нар контент гэхэр нэг хөгжилтэй ч юм уу утга учиртай зүйлийг хэлээд идэг. Гэхдээ амьдрал өөрөө тэр чигээрээ контент гэхгүй. Амьдрал өөрөө тэр чигээрээ сүнстэй. Тэрийг сүнсэн биеийн тэлцтэй хүн л барьж авч чаддаг. Хоёр хүний харилцаанаас тэр сүнсийг нь барьж авч. Энэ нь ингэж байгаа юм байна. Энэ нь ингэж байгаа юм байна. Энэ хоёрын харилцаа юм байна. Үннийг нь барьж авч. Өөр хүнтэй уулзахад энэ хүн надтай ингэж харьцаад байгаа юм байна. Ийм хүсэж байгаа юм байна. Би энэ хүнээс ийм мэдрэмж авмаар байгаа юм байна. Ингээд ерөөсөө бүх зүйлийн амьдрал гэдэг энэ дата, мэдрэмж, мэдээллийн урсгалын бүх зүйлийн чандад болж байгаа мөн чанарыг нь барьж авдаг зүйлч бидний сүнсээ. Тэгэхээр сүнс бол өөрөө бүх зүйлийн харилцаа холбоо, агуулгыг, утга учирыг, гэрлийг дамжуулах юм хөрөгт.